Сайн байна уу? Олон хүн өглөөс ирээд сахараа үзэхдээ гайхдаг. Өчигдөрөөрөө бараг юм идэг унтцсан. Гэтэл өглөө сахар өндөр байна. Зарим бүр дотроо ингэж бодно. Би унтж байхдаа юм идсэн байх та гэж. Гэхдээ өглөөний сахар хоолтой холбоогүй байх тохиолдол маш олон байна. Хүн унтж байх үедээ би ямарч байгаа мэт санагддаг. Гэхдээ би дотор амралтын гэдэг ойлголт дандаа байдаг хэрэг. Би унтаж байсан ч дотроо системүүд ажилласан хэвээрэл байна гэсэн үг. Өглөө болох үед би нэг зүйлийг хийдэг. Сэрхтээ бэлдэж эхэлдэг. Сэрхийн тулд энерги хэрэгтэй. Тэгэд би илгэнд дохиог өгнө. Одоо өдөр эхэлж байна, энерги гарга гэж. Ингээд илэгд цуснд сахар гаргадаг. Энэ бол биеийн ерхий процесс энгийн явагдаж байна гэсэн үг. Асуудал нь зарим хүний бие энэ процессыг хит хүчтэй явагддаг гэсэн үг. Яагаад заримд нь хит их гараад байна гэж. Учир нь бие удаан хугацаанд ачаалд орсон байдаг. Олон жил стресстэй, айцтай, өндөр сахартай, нойр дутуу ийм байдалтай явсараад 50 гэдгийг би мартсан байдаг. Ийм бид өглөө энгийн сэрх биш багахан аюул мэт мэдрэгддэг. Тиймээс илэг илүү их сахар гаргадаг гэсэн. Илүү их энерги хэрэгтэй гэж бодоод. Тийм учраас зарим хүний өглөөний сахар оройноосоо ч өндөр гардаг. Энэ тухайн хүний буруу биш, биеийн хамгаалах хэв маяг гэсэн үг. За өөр нэг сонирхолтой зүйл байдаг. Шөнө хүний биед дааврын өөрчлөлтөнд явагдаж байдаг. Кортизол гэдэг даавар өглөө нэмэгддэг. Энэ хүнийг сэрэх зорилготой гэсэн үг. Гэхдээ кортизол сахарыг бас нэмэгдүүлдэг. Хэрвээ би 50 бол энэ өсөлт мэдрэгдэхгүй. Харин би аль хэзээний стрессийн байдалтай бол энэ өсөлт илүү тод мэдрэгддэг. Тиймээс өглөөний сахар заримдаа энэ хүн яаж амьдарч ирсэн бэ гэдгийг илүү тод харуулдаг. Өчигдөр юу ийдсэн бэс? Эцэн ч илүү. Зарим хүн ингэж хэлээд идэг. Орой бага ийдсэн ч өглөө өндөр гарчлаа. Гэхдээ энд бага ийдсэн эсэх нь чухал биш. Би шүнжин ямар байдалтай байсан бэ гэдг нь л хамгийн чухал байна. Тиймээс шүн 50 унтаагүй, олон сэрсэн, дотроо санаа зовсон, би ямар ч чадаагүй бол өглөөний сахар илүү өндөр гарах нь илбэг байдаг. Тиймээс өглөөний сахар дандаа ганц хоолны үр дүн биш. Тэр бол шөнийн турш би юу туусныг дүгнэлт гэсэн үг. За энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өглөөний сахар өндөр гарах нь бие муу байна гэсэн үг биш. Миний бие удаан хугацаанд ачаалтаа явжээ гэдгийн тохио баг. Сахар өглөө өндөр байна гэдэг нь шийтгэл биш. Биеийн түүхийн нэг мөр байгаа. За энэ бичлэгээр би ямар нэг зүйлийг юусоо заах гэсэнгүү зөвхөн нэг зүйлийг хэлмээр байдаг. Зарим өглөө сахар асуудал биш, өчтөрийгч биш. Заримдаа олон жилийн ачааллын үр дүн байдаг гэсэн үг. Тэгэхээр сахар бол юусоо тоо биш, тэр бол биеийн дотоод яриа гэсэн үг. За дараагийн бичлэгтээ яагаад зарим хүний сахар орой шөнө хэлбэлцдэг вэ гэдэг өөр өнцгөөс нь сайхан тайван ярьж өгье.